Цаавчаано таавхан сайхан амарсан уу? Шинэ өдөр дахин эхлэж байна. Бүгдээрээ хамтдаа эзний амьд үгээр энэ өдрийг эхлүүлцгээе. Хамтдаа залбирэн гуйцгаая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Шинэ өдрийг эхлэж байна. Таны амьд үгээр таны үгийг уншаад таны ариун сүнс зааж залруулж бас чиглүүлж болтугай. Өнөөдөр хэрхэн амьдрахыг таны үг биднийг удирдах болтугай танд даатгаж байна. Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. 2026 он гараад хэд хонж байна. За бид нэр 2025 оны 12 сарын 25-нд Иесус Христийн төрсөн өдрийг дэлхийд даяараа Христ итгэдэг хүмүүс бас Христийн чуулганууд хамтдаа тэмдэглэцгээлээ. Иесус Христ төрсөн нь учиртай учраас энэ баярыг бид хамтдаа тэмдэглэдэг. Өнөөдөр Марк номын 1-р бүлгээс би уншия. Бурхны хүү Иесус Христийн сайн мэдээний эхлэл иш үзүүлэгч Исаягийн номд харагдан би түрүүнд чинь зарлага илчээ илгээд тараад тэрээр замыг чинь бэлтгэн гэсэнчлэн цөлд хашаарагч нэгний дуун эзний замыг бэлтгэцгээе. Жимийг нь шулуун болгогдун гин гэж бичигджээ. Баптист Иохан цөлд гарч ирэн баптизм хүртээж нүгэл уучлагдах гимшлийн баптизмыг тунхаглаж байлаа. Бүх Юудэ нутгийнхан Иерусалимийнхан бүгд түүн дээр очиод нүглээ мулаан Йордан гол түүгээр баптизм хүртэж байв. Иохан тэмээний хялгсан хувцастай хагаад өсөлхийдээ сонгостой аж. Тэрээр царцаа зэрлэг зүгийн бол иддэг байв. Тэр тунхаглахдаа харин надаас илүү хүчрхэг нэгэн миний араас ирж байна. Би бүхийж түүний шаахан үдээсийг ч таалах үн хөндгүй. Би та нарт усаар баптизм хүртээсэн. Харин тэр та нарт ариун сүнсээр баптизм хүртээ гэвэ. За Марк ном эхлэхдээ Иохан Баптист гимшлийн баптистыг хүртээж байгаа тухай энэ хэсэгт гарч байна. Харин Иесус Христийн сайн мэдээ гэдэг нь юу гэж байгаа вэ? 1-р эшлэл дээрээс харуул Бурхны хүү Иесус Христийн сайн мэдээний эхлэл гэж бичсэн байна. Иесус Христ бол Бурхны хүү гэдгийг энд бичсэн байна. Мөн Иесус Христийн сайн мэдээ гэж энд бичсэн байна. Үүнийг урьдчилаад Исаи номны 40-р бүлгийн 3-р эшлэл дээр бичснээс харах юм бол цөлд хашгирагч нэгний дуун эзний замыг бэлтгэцгээ жимийг нь шулуун болгохтун гин гэж бичигджээ гэдгээс иш татсан байна. Баптист Иохан цөлд гарч ирээд баптизм хүртээж нүгэл уучлагдах гимшлийн баптизмыг тунхаглаж байсан байна. За энд бүх Юудэ нутгийнхан Иерусалимийнхан бүгд түүн дээр очиод Йордан галд түүгээр баптизм хүртэж байсан гэж бичиж. Тэгэхээр бүх Юудэ нутгийнхан Иерусалимийнхан Бурхныг мэддэг ард түмэн үтээгч Бурхныг дагаж амьдардаг тэр ард түмэн нүглээ улаахаар Йордан галд баптизм хүртэж байна гэж бичсэн байна. Тэгэхээр бүх хүн нүгэлтэй гэж Библиэлд бичигдсэн. Бүр нэг ч нүгэлгүй хүн байхгүй гэж Ром номдэр бичсэн байдаг. Тэгэхээр хүн бүхэн өөрийгөө нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр нүглээ улааж усан баптизмыг Йордан галд хүртэж байсан байна. Иохан өөрийнх нь амьдрал нь Бурхны төлөө өөрийгөө зориулсан ийм хүн байсан байна. Түүний аав нь дахилж байсан Захариагаас Елизабетаас тэрээс төрөхдөө Иохан Бурхны төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу төрсөн байна. Тэр багаасаа эзний хүслийн дагуу бас эзний төлөвлөсний дагуу тэр амьдэрсэн байна. Түүнийг эзэн ихэн хэвлээд байхаас нь эхлэн өөрийн хүнээ гэж сонгосныг бид нар бас уншсан.
Тэгээ Иохны хувцас бол тэмээний хялгсан хувцастай, сурмагчтай зарцаа зөвлөг зүгэн бол мэддэг байлаа гэж бичжээ. Тэгэхээр Иесус Христ ч гэсэн мөн адил хүн болж төрсөн байна. Харин Иохан бол эцэг ихтэй эцэг нь Захария гэж хүн байсан. Харин Иесус Христийн төрөлт бол эцэг нь Бурхан. Харин ээж нь хүн байсан тухай бид нэр уншдаг. Иесус Христ бол өөрөө сайн мэдээ гэж хэлж байна. Энд Иохан тунхаглан хэлэхдээ надаас илүү хүчрхэг нэгэн нь миний араас ирж байна. Би бүхэж түүний шааханы үдээсийг тайлах хүндгүй. Би та нарт усаар баптизм хүртээсэн, харин тэр та нарт ариун сүнсээр баптизм хүртээнэ гэж тунхаглаж байна. Иесус Христ ариун сүнсээр баптизм хүртээнэ гэж Иохан хэлж байна. Иесус Христ өөрөө сайн мэдээ гэдэг Иохан бас тунхаглаж байна. Учир нь ариун сүнсээр баптизм хүртэнэ гэдэг нь Иесус Христийн ариун сүнсээр удирдуулан амьдрах тэр нэгнийг хэлж байгаа. Бид Иесус Христийг аврагч минь хүлээж авсан бол бас түүний ариун сүнсээр баптизм хүртсэн бол эзний сүнсээр удирдуулан түүний сануулсан бас хэлсэн Бурханы үгийн дагуу амьдрах нь зүйл зохистой юм. Мөн Иесус Христ бидэнд дамжуулан хэлэхдээ бидэнд бас Иесус итгэсэн бүх хүмүүст хэлэхдээ сайн мэдээг бүх үдээр тунхаглаарай гэж хэлсэн байна. Иесус Христийн сайн мэдээ гэдэг бол Иесус Христ нүгэлт хүмүүсийн өмнөөс хүн болж ирээд нүгэлт хүмүүсийн нүглийн шийтгэлийг өөрөө эдэлж загалмаад цовдлогдсон нас орсон. Тэр үхлээс Бурханаар амьлагдсан гэдэг сайн мэдээг бид ярих учиртай байна. Иесус Христ бидний нүглийг үүрсэн нь бидний амнаас гарсан үг болон бидний амьдралын Бурханыг мэдхгүй байгаа нүгэл хүртэл бүгдийг уучлсан энэ уучлал юм. Бид Бурханаас өгөгдсөн тушаалын дагуу сайн мэдээг ярьцгаах ёстой. Сайн мэдээ бол Иесус Христ юм. Хэрвээ Иесус Христэд итгэвэл аврагдана гэж Библиэд бичсэн байна. Нүглээ улааж гимшиж Иесус Христ бидний нүглийн төлөө өгч амьдсан гэдгийг бид нар тунхаглах учиртай. Бид үүнээс айж ичих хэрэггүй юм. Исая номны 53 дугаар бүлэг дээр Иесус Христ бүх нүгэлтэй хүмүүсийн өмнөөс Бурханы өмнө мөргөөд сөгдөж бидний өмнөөс уучлалт гуйсан гэж бичсэн байдаг. Бурханы хүү энэ дэлхийд ирэхдээ гэмгүү цэвэр хариу мөртлөө гим нүгэлтэй миний бас бидний таны нүглийн төлөө Бурханаас уучлалт гуйж мөн тэр шийдвэрийг өөрийнхөө махан биеэрээ цусаа урсган үүрсэн юм. Харин Бурхан түүнийг амьлуулсан. Тэр утгагүй ирэх бол бид өнөөдрийг хүртэл сайн мэдээг Иесус Христийг тунхагласаар байна. Бид Иесусийн төрсөн өдрийг тэмдэглэсэн боловч өнөөдрийг хүртэл 2025 жил өнгөрсөн байна. Энэ үед Иесус Христэд итгэсэн дагалдагч нар Иесус удахгүй ирнэ гэж хэлсэн амлалтыг тэр үгийг санан өдөр бүхэн удахгүй Иесус ирнэ хэмээн сайн мэдээг тунхаглаж байсан юм. Өнөөдөр бид ч гэсэн бас ингэх хэрэгтэй юм. Иесус удахгүй ирнэ. Тийм учраас Иесус Христийн сайн мэдээг бид ярьцгаая. Сайн мэдээг ярьцгаая. Хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь танд баярлалаа. Марк номон дээр таны
хэлсэн үгийг бид уншиж байна. Бурхны хүү Иесус Христийн сайн мэдээ гэж хэлсэн бол эзэн минь Иесус Христийн тухай бид ярих хүч зориг өгөөрэй. Аврагтаагүй дэлгүүд аврагтаагүй хүмүүс олон байгаа учраас бид ч гэсэн тэдэнд Иесус Христийн сайн мэдээг тунхаглах үүрэгтэй. Иесус Христэд итгэх тухай ярих хүчийг өгөөрэй. Танд даатгаж байна. Иесусийн нэрээр залбирч байна. Аамен. Иесус удахгүй ирэх болно. Бид зүгээр сууж болохгүй. Өнөөдөр Иесус Христийн сайн мэдээг яриа. Эцэг таны дэвэдэг.